Сайн байцгаана уу? Солонгос дахь Монгол сургуулийн 10 дугаар ангийн сурагчид Зол заяа, садаа, оронгоо байна. Тэгээ өнөөдөр бид нэр болохоор унших туртай номныхоо тухай ярилцгаар болсон байгаа. Тэгээд золоо таны хувьд унших туртай номны төрөл чи юу вэ? миний унших туртай номны төрөл гэвэл адлын явдалтай. Одоо эрэл хайгуултай ч юм уу. Тэгээд жоохон sci-fi, тэгээд жоохон роман гин ч юм уу тиймэрхүү унших туртай. Садаг юу? За миний хувьд болохоор уран зөгнөлт шинжлэх ухаан тийм нууцлагдмал адал явдал та тиймэрхүү номны төрөл их таалагддаг. Харин миний хувьд болохоор штэ тийм адал явдалтай тийм нэг юмэр ч юм дээ. Тийм адал явдалтай тийм сонирхолтой л ном байвал тэгэл амар дуртай. Тийм. Тэгээд сэтгэлд үлдсэн ингээд нэг мартаг одоо тэр ном уншсан ном гэх юм бол яг л тэр ном ингээд санаанд ордог ном гэхээр ямар ном санаанд ч ордог вэ? Надад л нэг ичидийн сургууль гэдэг нэг ном байдیں۔ Тэгээд тэр ном болохоор нөгөө ингээд би Монгол тахта тэр намайг уншижсэн нөгөө нэг ингээд хүүхд сургууль дээр байхдаа ингээд номоо ингээд солилцдог та. Тэгээд тэр ингээд хүүхдүүдээс ингэж авч ирсэн хамгийн сонирхолтой ном. Нэг амар хурдан хугацаанд уншижсэн тэр номыг 300 удаа хаа. Тэгээд нэг 7 хоногт нэг уншижсэн. Амар амар. Хичээлээсээ тавж ирээл тэгэл хичээлээ анги дээр хийждэг. Тэгэл хичээлдээ орж ирэхээр ингээл шууд ном уншаалсан. Амар сонирхолтой ном байсан. Чиний Миний болохоор Demon Keeper гэдэг одоо мангасыг хамгаалагч одоо хаарагч гэдэг ч юм уу. Тиймэрхүү ном. Энэ нь болохоор сургуулийн номын сан ч юм уу сургуулийн кафетериад нэг жижигхэн хэсэгтээ ном зарж байсан хгүй. Тэгээ би тэрнээс 500-аар авч ийсэн. 6 дугаар ингээд баха. харин миний сэтгэлд үлдсэн ном гэх юм бол нөгөө Анна Франкийн өдрийн тэмдэглэл гэдэг ном амар сэтгэлд үлдсэн яг миний хувьд болохоор хамгийн анх уншиж дуусгаж исэн ном учраас амар сэтгэлд үлдсэн. Алдартай ном тий. Амар алдартай ном юм байлээ гэдэг. Сүүлд мэдсэн. За. Одоо ихтэй. Ягаад одоо ингээд энэ хүн номыг унших болсон бэ? Одоо Би сая хэлсэн шүү дээ нэг уран зөгнөлттэй ном дуртай. Тэгээд би дандаа нөгөө нэг номны гаднах хавцас тэгээд нөгөө нэг юу гин нэрийг харж иж авдаг, уншдаг. Тэгээд номын дандаа ингэж гаднахыг хараад ингэ болчдөг зүгээр дандаа ингэж нээж жоохон уншаал ингээл тэгээд сонирхолтой болвол ингээл тэгэл уншаал баймаар тэр ном. Надад л номных нь хуудасных нь ихнүүд зураг нь амар ингээд таалагдсан. Амар тийм сонирхолтой өвөрмөцгий санагдсан. Тэгээд номныхоо харж агаад өмнөх хүүг нь уншиж үзээд яг юуны талаар зохиолчийн хин гэж уншиж үзээд амар таалагдаад. За чиний хувьд дөрөнгө. миний хувьд би болохоор зүгээр ээж зүгээр маа ном унш гээл надаа ингээл өгчээсэн. Тэгэл уншижсэн дөө. Тэрнээс би угаасаа тийм багтаа ном уншдаг төрлийн хөвгөс бишээсэн учраас уншиж байгаагүй. Тэгэл ер нь л бол ном уншдаггүй хөхтэйс. Тэгэл ээж маа энэ номыг унш гээл. Тэр за тэгэж одоо л уншсан. Тэгэл гайгүй дүү тийм ингээл ер нь гайгүй ном байсан шүү. Тэгэл уншсан. Энэ бол боломжийн ном. Боломжийн ном байна. Тэдэнс. За. Тийм. Нэг юм хэлэхэд бид гурав ингээд гурлаа ингээд тус-тусдаа ном уншсан. Тэгээд одоо ингээд тус-тусдаа уншсан болохоор ингээд тэрхүү ном нь ингээд биднэрт яг ямар санагдсан тухайг ингээд тус-тусд нь хэлж байгаа шүү. Ингээд хэлж. Тийм. За, бодоод ярен дорыг. Тэгээд за одоо энэ хүү ном нь юуны тухай гардаг вэ золоо? Энэ номны талаар нь болохоор 15 настай найд одоо мангасыг харж чаддаг, мангасыг сургадаг ингээ өв залгамжлагч хүүгийн талаар гардаг. Содоо юу? За миний хувьд болохоор нэрнээс нь харж байгаа ид шидийн сургууль гэсэн чинь одоо ингээд амар олон ид шидтэй хүүхдүүд одоо нэг охин ид шидтэй гэдгээ мэддэггүй ид шидийн одоо ингээд удам байдаг штэ.
ингээд тийм удамтай гэдгийг мэддэггүй нэг тийм охины талаар тэгээд явандаа ингээд тэр охин ингээд ичтэй ингээд сураад ингээд ил болгох тийм охины адал явдлын тухай гардаг. Тэгээд тэр ичтэй сургуульд орсон тухай ичтэй яаж ил болгосон талаар өгүүлдэг тийм ном. Миний хувьд биш дээ. Энэхүү Ана Франк гэдэг ном нь болохоор дэлхийн 2 дугаар дайны үед еврейчүүдийн туулсан зовлондын амьдралын өсөлт тэмүүллийн гайхамшигыг харуулсан тийм өдрийн тэмдэглэл байсан. Тэгээд энэхүү ном дээр нь болохоор тэр үед хүмүүс германчуудаас хэрхэн еврей хүмүүс нуугчин хэрхэн яаж амьдарч байсан тухай гардаг тийм ном байгаа. За. Уншсан номнуудаас ном байгаа штэ. Тэгээд яг таалагдсан мартагддаггүй хэсэг байгаа юу? Бага бол хэлж өгөөч. Миний наманд болохоор тэр наад хүн ганц харж чаддаг ч биш. Ярилцдаг. Тэгээд хамгийн нийт нь гэвэл тэр наатын амьдардаг гэр нь болохоор өөрөө амьтай. Тэгээд амьтай болохоор гэр дөрөх бүх зүйлснийг тийг ярьж мараад хөлч юм уу тэгээд гэтээ энэ бүхэн зөвхөн наатын нүд нь харж байгаа. Бос хүмүүс яг юм зүйл болж байгааг харж чаддаггүй. Тэгээд гэрт нэгаа маш садан зүйлсүүд бүгдээрээ нэг тийг ярьж мараад хэрэлдээд энийг гүйж яаж байгаа наатын нүдэнд л харагддаг амар тийм хөвгөлтэй. Тийм садан хэсэг байсан. Энэ амар дандаа санагддаг. Гоё юм тий. За надад л тэр хүүхдүүдийн чидээ гаргаж байгаа тийм хэсэг нь надад бүр төсөөлөлтөд яг тэр хүүхдүүдийг ямар ичтэй гэдэг бичсэн байгаа байхгүй юу. Тэр хүүхдүүд ичтэй бэлтгэл хийгээл хажуугаар нь хүүхдүүд нь орж ийл тултаал ичтэй сургаал хийж байгаа байхгүй юу. Тэгээд тэр хэсэг нь их гоё тал бараг л Harry Potter. Тийм их яа. Мэдээний сургууль юм чи бэлтгэгдэл бэлтгэл хийж байгаа штэ. Яг тийм их үсгэн талгаа дайман суудсан. Өөрөө төсөөлөл тэндэн байгаа юм шиг заяа. Тэгээд тэр гол дүрийн охиныг өөрөө байна гэж төсөөлөл тэгэл. Шахсан гоё. Миний хувьд болохоор мартагддаггүй хэсэг гэх юм бол Ана Франкийн ээж нь болохоор эрх дураараа амьдралын сайхныг чадгын хэрээр амтал гэж хэлсэн үг нь болохоор яг тэр номыг харах болгонд энэ үг нь яг санаанд ордог тийм мартагддаггүй хэсэг байгаа. Тийм байна. Тэгээд болохоор энэ номнуудаа уншиж байхдаа дундаас нь болохыг хүсэх ч юм уу тийм мэдрэмж төрж байсан уу? Надад л тийм мэдрэмж юусоо бүр төрөөгүй бүр бодогдоочгүй бүр жижиг байна. Орсон юм чи юу? Байсан болохоор тийм мэдрэмж төрөх бүр тэр хол тийм байсан болохоор манай гоё ном байсан. Би надад тийм төрж байгаагүй. Зүгээр тэгэл айгуу тийм яг өсвөр насны хүүхдэд хэрэгтэй ном байсан учраас ер нь бол уншаад дундаас нь болох тийм юм ерөөсө төрж байгаагүй. Тийм. За сэтгэл хоногшсон дүр байна уу? Сэтгэл надад л тэр гол дүрийн охин. Гэтэ би тэрийг бүр 2017-18 онд уншижсэн болохоор сайн тэр охины нэрийг мэдэхгүй байна л та. Гэхдээ тэр охин бүр айгу бид нар шиг ийм өсвөр насны тийм охин байсан. Айгу зоригтой, хүчтэй, сэтгэлийн хаттай тийм охин байсан болохоор тэр дүрийг таалагдсан. Гол дүрийнх нь. Залаагүй. Надад болохоор энэ мангасууд нь болохоор сайн муу тэгээд хэрэгтэй хэрэггүй мангас гэж байдаг. Энээс нь чаадаад яг тийм сайн мангас амар цаалыг санагдчихсан. Нэрийг мартчихжээ. Ямарсан тэр мангас нь болохоор хэлбэр дүрд орж чаддаг. Тэгээд эзэндээ амар их туслантай тэр мангас байсан. Тэр нь амар сайн санагддаг. Манай Ана Франк нь өөрөө л юм да.
Яг ингээд яг бидний үеийн ингээ охин байж яг тэр үед ингээд хэдий ингээд 20-эгдсэн ингээ нууцнд байгаа ч гэсэн ингээд өөрийгөө хөгжүүлээд ингээ хэл мэлээ ингээ сайжруулаад ингээд баян өдөр болго ном уншаад ингээд тэгж байгаа нь ингээд надад амар яг таалагдсан. Миний хувьд яг миний эсрэг хүн байсан. Тэгээд амар таалагдсан. Тэгээд Ана Франк нөр амар таалагдсан. За ийм байгаа. За тэгээд одоо сонсож байгаа хүмүүст одоо ингээд санал болгохыг хүссэн ном байна уу? Яг одоо түрүүний хэлсэн ном, одоо тайлбарлсан ном, тэгээд өөр бас тийм ном уншиж үзээрэй гэд тийм ном байгаа юу? Байгаа шүү. Далай доор мянган бээр аялсан нэлээд. Тийм. Амар гоё ном. Би бүр уншижсэн. Тэр номыг санал дугаараа амар хөгжилтэй, амар гоё сони содон ном байгаа. Садаг. За надад би нэг олон ном уншааг болохоор сайн мэдэхгүй л байна. Гэхдээ хувь хүний хөгжлийн ном нэг уншаад үзээ. Төвлөрөл ба амжилт гэдэг нэг тийм ном, нэг жоохон нэмгэн ном байгаа. Нэг зөв гоцтой. Яг бараг 40-50 тооцтой юм байна. Тийм ном. Тэр номыг уншаад үзээрэй гэж хэлээ. Тэр ном жоохон хүнд юм бодогдуулахаар тийм ном юм шиг байл. Надад бол зөндөө юм бодогдуулсан. Тийм ном. Тэгвэл Ана Франк үжигний нэглийг сонсоолоо да. Үнийг хэлэхэд дээ штэ. Би штэ яг амьдралдаа яг 3 ном уншиж дуусгасан. Яг 3 ном. Гэтэ би нөгөө хоёр нь болохоор тийм амар адал явдалтай ном байсан тий. Гэтэ одоо нэрийг яг санахгүй байна. Хүм ер нь бол заавал ном унших албагүй шүү дээ. Уншмаар байгаа үедээ л уншвал ер нь бол Тийм дээ. Гэтэ ер нь бол ном уншиж явах хэрэгтэй юм лээ. Яг ном уншиж явах тухайн цагт бол ингээл яг л номондоо ороод тэр ном амар гоё санагдаад бай. Тэр ном уншаад баймаар яг тэгээ санагддаг юм байлээ. тэгээ бас юу илүү төвлөрөх чадвар илүү сайжрах юм болов төсөөлөх чадвар төсөөлөх одоо жишээ нь үг чийжлэх гэхэд тэргээ төсөөлдөг штэ. Ном уншихаар бас ингэ төсөөлдөг доо. Илүү төсөөлөх чадвар нь илүү сайжраад одоо тогтоох чадвар нь илүү сайжирдаг юм. Үгийн сангаас их сайжирна шүү. Олон илүү шинэ олон үг сурч мурдаг ч юм уу тий. Тэгээ илүү одоо сайн суудаг одоо жишээ хөдөлгөөнтэй хүн байх юм бол илүү сайн төлөвшөж өгдөг. Тодорхой бол сууж дурах мөн тий. Ер нь бол ном унших хэрэгтэй. Ном ер нь бол ном л унших. Тэгээ ер нь усар зайгүй биш л те. Ер нь садаа ганц эсвэл жилдээ нэг болио гэдэг жилдээ нэг харин тий. Ер нь ном л ном унших. Тий. Тэгэл өөрийнхөө дуртай л номыг унших. Заавал төлөв ямар лаг ном хэрэггүй. Тий. Үлгэрийн ном байсан ч уншаад. Тий. Өөрт сонирхолтой гэсэн ном л тийм. Ер нь бол ном уншиж байгаа хэрэгтэй шүү. Тэгээд бидний ингээ бэлцээ одоо ингээ номны тухай подкаст маань энэ үрээ дуусч байна. Тэгээд 10 дахь ангийн сурагчид байлаа. Баяртай.